Судас бүдүүрлийн хагарал гэдгийг эмчнэр хугацаад тесрэх бөмбөг гэж нэрлэдэг. Ямар ч үед дэлбэрч болзошгүй бөгөөд тодорхой шинж тэмдэг учраас тэгж нэрлэдэг байна. Толгойн судас хагарах нь хөвчлэн хүндрэлийг дагуулдаг. Цус харвалт, саажилт зарим тохиолдолд харь насанд ч хүрэх эрсдэлтэй. Цагаан сарын өмнөх 7 хоногт гэлэгмаа хүчтэй толгой өвдөлт мэдэрч эхэлжээ. 2 дугаар сарын 23-нд энгийн өдөр байсан. Би хүүхдүүдийн хоолыг бэлдэж байсан. Огцон босоод тагсан чинь толгоороо зохиод авахшгэл болсон. Тэр дороо суугаад л толгой өвдөж эхэлсэн. Тэсхийн аргагүй өвдсөн. Даралтаа үдсэн чинь 180 40 байсан. Гэлэгмаагийн бие муудан яаралтай түргэн тусламж дуудулжээ. Аймгийн төв эмнэлэгт хүргэж улмаар Семашкогийн нэрэмжит Бүгд найрамдах улсын клиникийн эмнэлэгт шилжүүлэх бичиг олгосон байна. Эмч нар нарийн шинжилгээ хийсний дараа яаралтай хагалгаа шаардлагатай гэж үзэн тухайн өдөр нь хагалгаа хийх шийдвэр гаргажээ. Хагалгаа 3 цаг орчим үргэлжилсэн. Хагалгааны явцад асуудал гарсан нь бид тархины хаван болон мэсцлийн үеийн хагарал илрүүсэн явдал юм. Трепанацийн цонх жижигхэн шүү дээ. Тэр цонхоор л цус алдалтын их үүсвэр болсон судсыг олох ёстой юм. Харин ийм нөхцөлд тархины хаван хавсарч байвал ажиллахад бас хэцүү болдог юм а. Цус алдалтын үед шаардлагатай судсыг олох нь амар ажил биш юм. Олсон бол машины багаар клиптэх шаардлагатай болтгоо. Хамгийн чухал нь цусны урсгалыг хангаж байдаг тархийг тэжээдэг судснууд артериудыг хамт клиптэхгүй байх явдал. Клипсний доор орвол ишемийн цус харвалт үүсч болзошгүй бөгөөд үүний улмаас өвчтнийг алдах эрсдэлтэй. Мэсцлийн дараах үед бүрэн эдгэлгүй амь насаа алдах эсвэл хүнд хэлбэрийн хөгжлийн мэргэжилтэд болох ч магадaltaй юм. 3 цаг үргэлжилсэн хүнд мэс засал мэдрэлийн мэс засалчийн миллиметр бүрийг хэмжсэн нарийн ажиллагаа гэлэгмаагийн амийг аварчээ. Одоо тэр баг багаар сайжирч дахиж толгой өвдөх тухай бодгооч байж. Тэр өглөөний цайны цэснээс хамгийн их таалагдсан зүйл нь хүүхдийн будаа байсан гэж инээмсэглэн ярьсан бөгөөд эмнэлгийн хамт олон зөвхөн сайхан сэтгэл төрүүлсэн гэлээ. Эмчнэр үнэхээр сайхан сэтгэлтэй, халамжтай хүмүүс. Асрагч эмчнэр, сувилагч нар бол бүр гайхалтай. Ер нь тэд дандаа л юу хэрэгтэй вэ? Ямар байна? Инхүү, тэгхүү гэдэл. Бид ч бүгдийг гэдэл сунштэй. Бүгдийг хийж өгнө. Хоол нь сайхан амттай. Гисэл хүүхдийн бодоо хоёрын идээд цаддаггүй байлаа. Өнөөдөр хүүхдийн бодоо өгөх нь гэсэн чинь овёос өгсөн. Хэдхэн цагийн дараа хүүхдийн будаа дурсамж болон үлднэ. Учир нь хүүн хэдийн ээжигээ гэрт нь хүрэхээр замдаа гарч хяналтын эмч сүүлчийн зөвлөмжөө өгөөд 4-р сард сувилийн эсэргэн засал үргэлжлэх юм а. Өвчтөн манай эмнэлэгт маш сайн идэгсэн. Бараг ямар ч өөрчлөлтгүй ухаан санаанч тун саруул байгаа. Хяналтын томографийн зургууд ч бүгд сайн гарсан. Ойрын хугацаанд эмнэлгээс гарах төлөвлөгөөтэй байна. Харин 4-р сард цаашдын нөхөн сэргээ хэмжлэгэнд хамрагдана. Орсын хэмжээнд ийм төрлийн хагалгаанууд дараах статистиктэй байдаг. Ойролцоогоор 10% амь насаа алддаг. 40% нь хөгжлийн бэрхшээл үүсдэг байна. Өөрөөр хэлбэл 2 өвчтөн тутмын нэг нь хүнд үр дагавартай үлддэг гэсэн үг. Харин энэ удаагийн түүх аз жаргалтайгаар өндөрлжээ. Гэлэгмаач тун удахгүй гэр орны ажилдаа иргэн орно. Из воспоминаний бойцов Первого Украинского фронта. Сраженные автоматной очередью. Украиний 1-р фронтын дайчдын дурсамжаас автомат бууны шүршилтэд өртөн цэргүүд эр зөрөгтэйгээр ам өргөдөв. Дулааны талбарт дэслэгч сэнчийхэн ганцаараа үлдэв. Тэр нэгэн зэрэг сум зөөгч чиглүүлэгчийн үргийг гүйцэтгэж байлаа. Харин дайсан эсэргүүцлийг үлтон улаар нь довтолж байв. Гинэт баруун гарт нь цохилт мэдрэгдэж гар нь хүчгүй унжлаа. Цусанд будагдсан сэнчийхэн зүүн гараараа галт зэвсгнээс атхан үргэлжлүүлэн галлсаар байв. Гэтэл дахин сум шунганаж дэслэгч сэнчийхэн их бууны суурин дээр унжээ. Түүний амийг дайсны сум таслаж аимшиггүй баатрын түүх энд төгссөн юм. 20 настай дэслэгч Прокопий Сэнчийхэн Польшийг чөлөөлөх тулааны үеэр ам өргөцсөн юм. Түүнтэй хамт тулалдсан цэргүүдийн хэлснээр тулааны үед буцаж ухрах тушаал ирэхэд батрайн захирагч ухрах газар үгүй хэмээн хариулсан нь түүний сүүлчийг өгсөжээ. Өнөөдөр түүний нэрээр Улаанбаатар хотын нэгэн гудамж нэрлэгдсэн байдаг бөгөөд энэ зөвлөлтийн баатрын нэрэмжит гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэнж бий. Зөвлөлтийн Баатар цолыг тэрээр 1943 оны намар Днепр мөрнийг гаталсан авьяагаараа хүртсэн юм а. Тэр өөрийн нэгтгэлийн амтаар голыг гатлаж дайсны тулгуур байрлалыг эзлэн авч гол хүч эртэл уг байрлалыг хамгаалсаар байжээ. Тэрээр өөрийн гараар 7 таг устгасан байдаг юм. Улмаар 1944 оны 1-р сард Зөв социалист бүгд найрамд холбоот улсын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарилгаар түн зөвлөлтийн Баатар цол хүртээсэн юм.
Герой Советского Союза. Харамсалтай нь нэхэн олгосон юм. Үүргээ биелүүлэхийн төлөө өөрийгөө золиослон гэдэг нь юу юм? Эр зориг, бахархал, баатарлаг чанарын илрэл биш юм бол өөр юу байх вэ? Тэслэгч Синчихний удирдсан их бууны нэгтгэлд галлах ангийг галын дэмжлэгээр хангах, Днепр бүрнийг гатлах гармыг хамгаалах, мөн ангийн хамтаар фронтын командлалын зааврын дагуу заагалсан байршилд хүрэх үүрэг өгөгдсөн байв. Дайсны их бууны хүчтэй гал агаарын дайралт зогсолтгүй үргэлжилж байсан ч Синчихний удирдсан нэгтгэл байлдааны даалгавраа амжилттай биелүүлж чадсан юм. Хэнийг ч мартаагүй, юу ч мартагдаагүй. Өнөөдөр 20 настай дэслэгч Синчихний баатарлаг гавьяаг дунд сургуульд үзэж байна. Бүхэл бүтэн нэгтгэл хэрэгтэй газар ганц солгоо гараараа өндөрлийг хамгаалах эр зориг хүмүүрт байхгүй хаа. С помощью пушки, где нужен целый расчет. Байлдагчид ийм мундаг баатраар бахархаж байгаагаа илэрхийлэн хамаатнуудад нь захиа бичсэн байна. Хүүн баатарлаг гавьяа байгуулсан гэж Улаанбаатар хотод түүнийг дурсаж гудамж нэрлсэн штэ. Удахгүй Орос албаны улс агуу ярих ялалтын 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Эх орноо фашист түрмгийлэгчдээс хамгаалan ам бие зориулсан баатруудаараа өнөөдөр нийт ард түмэн бахархаж байна. Тэд бол залуу үеийн хувьд үнэн ч эх оронч үлгэр дуурайл болох хүмүүс юм. Специально для программы «Новости дня». Ахмад настуудад зориулсан энэ газар дулаан, найрсаг уур амьсгалаараа онцлог бөгөөд хоолн ч амттай. Энд ирсэн хүн бүр өөрийгөө эрхэм хэрэгтэй нэг юм шиг мэдэрдэг. Энэхүү кафе нь өндөр наснуудыг нэгтгэж тэдний насны онцлог тохирсон орчин бүрдүүлжээ. Тэтгэврийн насныхан зориулан үн төлбөргүй амттай өдрийн хоолоор үйлчилдэг байна. Харин хоолож байх үеэрээ зочин бүр Добродомикийн бусад хүмүүстэй чөлөөтэй ярилцаж дотн уур амьсгалд цагийг өнгөрүүлдэг. Гайхалтай тогоочтой сайхан сэтгэлтэй сайн дурынхан шүү. Хүмүүжлтэй гэж ихтэйхэн царайлаг боловсралтай хүүхдүүд. Энд болж байгаа бүхнийг илэрхийлэхэд надад хэлэх үг дутж байна. Буйны энэ төсөл нь Оросын хэд хэдэн хотод амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэрэнгүй сэтгэлтэй иргэд байгууллагуудын дэмжлэгээр оршин тогтнож байна. Гэсэн ч сүүлийн үед зарим томоохон ивент хэрэгжил санхүүгийн туслалцаа үзүүлэх боломжгүй болсон тул уг газрын үйл ажиллагаанд эдийн засгийн дэмжлэг шаардлагатай болжээ. Түрээсийн төлбөр тогооч нарын цалин, ахуй урсгал зардал, хүнс худалдаа авалтад мөнгө шаардлагатай байдаг бөгөөд удирдлагуудын хэлснээр сар бүрийн нийт зардал овоо юм гардаг гинэ. Энэ сард санхүүгийн дэмжлэг олж чадахгүй бол харамсалтай нь бид кофенуудынхаа нэгийг хагас өөр аргагүй төрнө. Нэг кафед өдөр бүр 100-аас 200 хүн хооллож байна. Та 100 хүнийг төсөөлөлтөө энэ хүмүүс бидний дэмжлэггүйгээр үлднэ гэсэн үг. Үнэхээр нэг аяг кофега хагас аргагүй хүрэх нөхцөл үүсэт байна. Ямар ч хүндрэл бэрхшээл байсан ч Добродомикийн сайн дурынхан болон ажилтнууд итгэл дүүрэн өөдрөг хандлагатай байна. Тэд энэ кафений эрхэм зорилго нь нийгэмд хэрэгтэй энэрэнгүй үйлс гэж итгэдэг бөгөөд ийм учраас заавал хадгалж үлдэх ёстой гэж үздэг байна. Харин тэтгэврийн насныхны талархлын үгс, сэтгэлийн халуун дурсамжууд нь энэ газрыг хаагдхаас хамгаалах урам зоригийг улам бүр нэмэгдүүлдэг. Саяхан Ангарск хотын нэгэн зочин надад талархлаа илэрхийлэхээр өөрөө ирсэн юм. Тэр эмэгтэй бид одоо 4 оршуулгын зээлийн үр төлбөр төлж байна гэж хэлсэн. Нэг сарын дотор хүн нас барж, нөхөр нь амиа алдаж, ах ээжийгэж бурхны орон руу үджээ. Ингээд тэр эмэгтэй ганцаараа бүхнийг үрж, Добродомик миний хувьд яг л бурхнаас илгээсэн бэлэг шиг санагддаг гэж хэлсэн. Учир нь энд л тэр хүнийг хооллож байна гэсэн. Гэртээ бол ганц удаа л хүүхдийн будаа чанаж иддэг байсан гэснэ. Нэг Ахмад насны өдрийн халуун хоолны өртөг дунджаар 120 рубль буюу 5,000 орчим төгрөг байдаг. Хүссэн бүхэн Добродомик буйны кафений албан ёсны цахим хуудас болох dobrodomik38.ru хаягаар орж хүссэн хэмжээгээр хандаа өргөх боломжтой. Специально для программы «Новости».
Боевое искусство капуэра, привезенное... Халуур амьсгалаа Бразилиас гаралтай тулааны урлаг болох капуэра эхлээд Орос улбаны улсын нийслэлд нэвтэрч улмаар улс даяар алдарсны дараа манай хотод ч эрчимтэй хөгжиж байна. Эхэндээ капуэрагаар зөвхөн насанд хүрэгчид хичээлдэг байсан бол өнгөрсөн оны 9-р сараас хойш Чита хотын бяцхан иргэдж тусгайлсан хичээлд хамрагдах болсон байна. Гэвч Жинга, Миологи, Кампасо, Кишадо, Армадо зэрэг капуэрагийн үндсэн хөдөлгөөнүүдийг идэвхтэй сурч байгаа хүүхдүүдийг одоогоор жинхэнэ капуэрачин гэж нэрлэх боломжгүй гинэ. Учир нь тэд албан ёсоор энэ нэр цолыг авахын тулд сургалтын семинарт оролцож, батизадо хэмээх тусгай ёслолын үйл ажиллагааг даван туулах шаардлагатай юм байна. Энэ зорилтын хүрээнд Орос улбаны улс дахь капуэрагийн сургуулийн ахлах багш Дмитрий Ершов Чита хотод хүрэлцэн ирээд байна. В России Дмитрий Ершов. Би Москва хотоос ирлээ. Читад капуэрагийн сургууль байгуулагдаж 7 жил болж байгаа ч энэ бол анхны семинар юм аа. Өнөөдөр анх удаа тодорхойлбол би анх удаа Чита хотод ирж энэхүү семинарыг зохион байгуулж байна. Бидний гол зорилго бол Чита хотод капуэрагийн хөгжлийг дэмжих, энэ спортын төрлийг олон нийтэд таниулах явдал юм. Учир нь капуэра бол хамгийн өнгөлөг, сонирхолтой спортын нэг. Үүнд гимнастик, акробат, хөгжим, цохиур хөгжим, мөн тулааны болон бүжгийн элементүүд бүгд багтсан байдаг. Первые пояса, ребята. Хүүхдүүд анхны бүсээ авахын тулд энэ спортод шаардлагатай ур чадвар эзэмшсэн байх ёстой. Үүнд капуэрагийн үндсэн өшөглөлтүүд хамгаалах хөдөлгөөнүүдийг өөртөө ихтэйгээр гүйцэтгэхээс гадна түүх уламжлалын сур мэдлэгтэй байх шаардлагатай. Тэднийг бүтэн жилийн турш уйггүй бэлтгэж, батизадо ёслол сэтгэл зүрхнээсээ бэлдсэн хүн бол хүүхдийн бүлгийн багш дасгалжуулагч Евгений Михайлов юм. Преимущественно детский. Для меня это... Чита хотод анхны голчлон хүүхдүүдэд зориулсан капуэрагийн семинар амжилттай болж өнгөрлөө. Миний хувьд энэ семинар бол жинхэнэ шалгалт байлаа. Учир нь хүүхдүүдийг би өөрөө бэлтгэсэн. Тиймээс тэдний өмнө асар их хариуцлага хүлээж байгаа юм. Капуэрагийн семинарын хэмжүүрээр манай арга хэмжээ жижиг байж болох ч бидний хувьд бол асар том үйл явдал байлаа. Хамгийн гол нь бид чадсан гэж би бодож байна. Я считаю, что мы справились. Перед тем, как вручить пояс... Бүс гардуулахаас өмнө 2 өдөр дараалан ахлах дасгалжуулагч хүүхдүүдийн бэлтгэлийг ажиглаж тэдэнд дасгалын цогц дараалал өгч дасгалжуулагчаас авсан бүх заавар зөвлөмжийг хэр зэрэг эзэмшсэн болохыг үнэлж дүгнсэн юм а. Нет тренера. Дома мы... Гэртээ өдөр болгон бэлтгэл хийдэг штэ. Өнхрөн, эргэлдэн, нөгөө жингааг нь хийн бүгд адилхан бүс авах юм уу? Би чадаж байна уу гэдэл байнга асууна. Төрүүлэх эрмэлзэлтэй хүүхдэлтэй. Первый. Капуэрачин болсныг тунхаглах батизадо ёслол бол сэтгэл хөдлөлгөөн мартагдашгүй үйл явдал юм. Мөн нэгэн онцгой уламжлал байдаг. Хүүхдэд анхны бүсийг нь гардуулж буй хүн тэр хүүхдийг заавал унгаах ёстой аж. Энэ нэг капуэрагийн гүн ухаантай холбоотой гинэ. Хүн алдаа гаргаж сурах ёстой. Хамгийн чухал нь тэр алдаанаасаа сургамж авч зөв дүгнэлт хийх юм а. Энэ арга хэмжээ надад маш их таалагдсан. Энэ бол анхны семинар. Бас Сибирт манай спортын төрлийг хөгжүүлнэ гэдэг ямар хүнд хэцүүг би сайн мэднэ. Тиймээс та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье. Та нар шаардлагатай бүхэн байна. Гайхалтай дасгалжуулагчид урам хайрлсан багш нар. Тиймээс бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Ленскийн төв эмнэлэгт шинэ рентген аппарат ажиллаж эхэллээ. Тус төхөөрөмжүүдийг өнгөрсөн оны сүүлээр дүүргийн төсвөө санхүүжүүлэн худалдаа авсан юм. Орчин үеийн энэ төхөөрөмж нь рентген зураг авахын зэрэгцээ томографи үргээгч гүйцэтгэдэг. Маш ихтэйхэн өмнөх үеийн цахим төхөөрөмжтэй харьцуулахад илүү хурдан ажилдаг. Компьютер дээр ажиллахад ч хялбар. Зургуудыг нь аль ч өнцгөөс янз бүрийн нэгтлэлээр хурдан арах боломжтой. Дүрсийг чанартайгаар тохируулж засварлах боломжтой. Эмгэгийн өөрчлөлтүүдийг илрүүлэхэд маш төхөн болж байгаа юм а. Мөн эмчийн онцлсноор шин төхөөрөмж нь урд нь ашиглагдаж байсан компьютер томографийн дэргэд үнэхээр сайн дэмжлэг болж өгсөн гинэ. Ашиглахад хялбар 2 ажлын байртай бөгөөд зураг авах үйл явц ердөө хэдхэн минутын дотор дуусдаг байна. Үүнтэй зэрэгцэн өвчнөө зургаа хэвлэмэл байдлаар хүлээн авдаг. Манай зураг авалтын өдөр иргэдийн дийлэнх нь гар хөл болон үе мөчний гэмтлэр хандсан бөгөөд мэрэгжилтэн тэдний зургуудыг хэд хэдэн өнцгөөс авч байлаа. Зураг авалтын тайлбарыг бид энд газар дээр нь хийдэг. Гэвч харамсалтай нь хүний нөөц дутмаг учраас амралтын өдрүүд баярын үе болон шөнийн цагаар авсан зургуудыг Якутск дахь Максимов эмч рүү илгээдэг. Эмнэлгийн захиргаа үүний тулд албан ёсны гэрээ байгуулсан. Учир нь бид хоёр энэ их хэмжээний онцлогыг дангаараа хангаж дийлдэггүй маа. Не можем такой огромный объем обследования обеспечить.
Владимир Гриценко нэмж хэлэхдээ 25 жилийн турш ажиглагдаж, аль хэдийн бүх нөөц бололцоогоор шавхан ажиллаж буй. Компьютер маммографийн төхөөрөмжийг шинжлэх хэрэгцээ байгааг онцоллоо. Харин эмчилгээ болон мэдрэлийн тасгуудад сүүлийн үед орчин үеийн шинэ орнууд орж ирсэн байна. Манай тасаг орны бүрэн шинжилэл хийлээ. Бид нийт 26 ширхэг шин олон үйлдэлт ор хүлээн авсан бөгөөд энэс өмнө 8 ор нэмэлтээр ирсэн. Эдгээр орнууд нь өргөгч төхөөрөмжтэй ахуйн үйлдэлд тохиромжтой тул хөдөлгөөний бэрхшээлтэй өвчтнүүдэд маш хэрэгтэй юм. Ийм чухал дэмжлэг үзүүлсэн дүүргийн удирдлагад гүн талархал илэрхийлье. Шинэ орны онцлог дэвшлиг өвчнүүд хэдийн туршаад үзжээ. Хуучин орнуудаас ялгаатай тун тухтай юм аа. Ялангуяа хажуугийн хаалт, өндрийн төхөөрөлгө зэрэг нь илүү ихтэйхэн, олон үйлдэлтэй, илүү сайжруулсан загвартай юм. Тасгийн тавилга шинжлэгдэж байгаад баяртай байна. Эрүүл мэндийн салбарыг шинжлэхэд зориулсан санхүүжилт жил бүр дүүргийн төсвөөс тогтмол олгогдох нь томоохон дэмжлэг болдог гэж ерөнхий эмч онцоллоо. Тус санхүүжилтийн хүрээнд эмнэлгийн тасгуудад засварын ажил хийгдэж, өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг худалдан авч байна. Энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын хүрээнд орон нутгийн хөтөлбөрийн санхүүжилтээр ойролцоогоор 8 сая рублийн үнэтэй өндөр зэрэглэлийн үүсий төхөөрөмж худалдаа авахар төлөвлөж байна. Мөн анхан шатны тусламж үйлчилгээ болон хэвтэ эмчлүүлэх тасгуудад зориулсан нийт 12 сая рублийн өртөг бүхийг компьютерээр авна. Мөн уг хөтөлбөрийн хүрээнд дүүрэгт шинээр орж ажиллаж буй эмч нарыг дэмжихэд зориулсан санхүүжилт хуваарлагдаж байгаа ажээ. Нааша хараарай. Энэ манай хавч гэр бүлээрээ амттай хооллож болно шүү. Бүгд найрамдах Хятад ард улсын ардын төлөөлөгчдийн их хурлын гишүүн Луу маань өөрийгөө шинэ үеийн фермер гэж нэрлэдэг. 14 жилийн өмнө тэрээр хотыг орхиж бүр мөсөн хөдөө орон нутагт амьдрахаар шийджээ. Харин одоо нутгийн иргэдэд хулд загас өржүүлэх, худалдаагаар өржүүлэхэд нь туслаж байна. Би итгэдэг жинхэнэ баялаг гэдэг нь ганц хүний амжилт бус, харин ч бид бүгд хамтдаа хөгжиж цэцэглэн дэвчгэд оршдог юм. Луу маань хөдөө орон нутагт бизнесийн сургууль байгуулж залуу фермерүүдэд бизнесийн мэдлэг, сэтгэлгээ суулгахыг зоржээ. Ингэснээр олон хүнд урд өмнө мөрөөдөж байгаагүй зорилгодоо хүрэхэд нь тус болсон юм. Бид зах зээлд амжилттай нэвтрэхийн тулд хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүнээ онлайнаар худалдаалах платформ бий болгохоор зорж байна. 2024 онд Луу маань авиаслаг бүтээлч залуусыг онлайн худалдааны шууд амжуулалтад татан оролцуулах санал дэвшүүлжээ. Өнөөдөр Жансу мужийн Жанхуа тойргийн Цэнжа тосгоны иргэдийн 80 гаруй хувь нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ онлайнаар борлуулдаг болжээ. Урд нь ам зуулга арай ядан залгуулдаг байсан энэ тосгон нүдэн дээр өөрчлөгдөжээ. Бид гаднаас ч гэсэн залуусыг тосгондоо татаж чаддаг болсон. Учир нь бид хөдөө аж ахуй уйдгартай биш, харин ч эсэргээрээ гайхалтай, сонирхолтой гэдгийг нь харуулж байгаа юм. Энэ жил 2 чуулганы үеэр Луу маань залуу фермерүүдийг дэмжих шинэ авьяаснуудыг татах, за мөн агро аялал жуулчлалыг хөгжүүлэх саналуудаа дэвшүүлнэ. Түүний санал санаачилгууд үргэлж дэмжлэг авч чаддаг нь Луу маань өөрөө хөдөө орон нутгийн өөрчлөлт шинжилэлтийн бодит жишээ болсон хүн гэдгийг илэрхийлэл юм а.